Ган эрдний Цэндмаа гэдэг Шинэ Монгол ахлах сургуулийн 5 дугаар үеийн төгсөгч. Тэгээд энэхүү хүндхэн боловч бас хүндтэй үүргийг надад өгсөн галаа өгчтэй баярлалаа. Мөн энэ арга хэмжээ зохион байгуулж байгаа сайн дурынхандаа бас маш баярлалаа гэж хэлье. Тэр надад баяр өргөж байна. За ер нь бол би нэг их сургууль тахтаа нэг тийм ихтгэл тавьдаг хичээлд сууж байсан. Тэгээд тэнд суугаад эхнийхээ ихтгэл дээр ухаалтаа унтсан. Угаасаа ярьж чадахгүй. Тэгээд тэрнээс хойш ингээд нэг хамгийн олон хүмүүсийн урд ярьж байгаа ихтгэл нь надад энэ ах шиг байна. Яг би болохоор Шинэ Монгол сургуулийг 2006 онд төгсөөд тэгээд Америк нэгдсэн улсад очиод Америк нэгдсэн улсын Калифорни мужийн California State University of Long Beach гэдэг сургуульд болохоор бизнесийн удирдлага диплом бодох мэргэжлийн чиглэлээр төгссөн. Одоо болохоор хийж байгаа ажил маань TEDx Улаанбаатар гэдэг төрийн бас байгууллагын гүйцэтгэх секретар, мөн Jaipur Capital Mongolia гэдэг хөрөнгө оруулалтын сан төсвийн менежер хийдэг. Ер нь хоёулаа шал өөр ажил, нэг нь болохоор уул уурхайн төсөл, нөгөөх нь болохоор илүү одоо сайн дурын нийгмийн төлөө төсөл гэж хэлж болно. За би та бүхнээс нэг асуултсан. Одоо ингээд өөрсдөө яг 100% би бол ингээд удирдагч, манлайлагч хүн гэж бодож байгаа. Одоо би баатарлаг үйлс хийсэн хүн гэж бодож байгаа юм байвал гараа өргөдөө. Гүр ерөөсөө байхгүй юу? За ерөөсөө бэдгүй маань. За тэгвэл удирдагч, манлайлагч хүн гэхээр та нарт одоо яг хин бууж байна? Бодол одоо яж ерөнхийлөгч ч юм уу, те асуул галаа өгч ч юм уу. Одоо нөгөө Олимпийн авраг те Төвшин Баяр ч юм уу, яг тийм хүмүүс санаанд ч юм бууж байгаа. Гэтэл би бол шал өөрөөр боддог. Би 2011 оноос хойш одоо ингээд 5-6 жил TEDx гэдэг арга хэмжээг зохион байгуулад тэр үед бол маш олон ихтгэгч нарт ингээд санал өгөөл уулзуулаад тэндээ зөндөө олон сайн дурынхан бас байсан. Миний хувьд бол тэр хүмүүс бүгдээрээ их баатарлаг тийм манлайлагч, удирдагч тийм хүмүүсээсэн. Одоо яг бид нар ингээд харж байгаа нь болохоор зэрэг манлайлал гэдэг зүйлийг болохоор итгэж томор хардаг болохоос биш. Яг одоо өнөөдөр жишээ нь чи өглөө ингээд гарч байхдаа нэг эмэг юм өвөг замаар ингээд гаргаад өгөхдөө бол тэрийг танаар нэг итгэж том зүйл гэж хүлээж авдаггүй. Одоо бид нар ингээд 365 хоног амьд явцгаа төлөө ингээд жилд нэг удаа төрсөдөө тэмдэглэдэг шүү дээ. Гэтэл яагаад өнөөдөр ингээд та хүн тусалж байгаа үедээ ингээд тэрийг одоо тэмдэглэж болдгоо юм бэ? Би тэн дээр аяг гайхдаг байхгүй юу? Тэгээд би та нарт нэг жишээ хэлье гэж бодсон. Ер нь бол нөгөө манлайлал гэдэг зүйл болохоор зэрэг яг таны хажууд л байдаг та өөрөө тэрийг бас нэг анзаардгүй зүйл гэж би боддیں۔ Тэгээд энэ болохоор зэрэг Шинэ Монгол ахлах сургуулийн 10 дугаар ангийг төгсгчл манай ангийн охин надад нэг юм захиа өгч байсан юм. Тэгээд хүмүүс ер нь бол мэдгүй. Би нэг байнга авч явдаг байхгүй юу өөртөө ер нь бол. Тэгээд энэ захиаг уншаад өгчээ. Мөнх цул гэд момоо гэдэг манай үеийнхэн мэдж байгаа ах те. Тэгээд мөнх цулаас ирж байсан тийм захиа байсан. За энэ дээр болохоор уучлаарай. Би чамд захиа өгнө гэж зөндөө удаачлаа. За эхлэхүүдээ хөө. Миний бодлоор чи ухаантай, хүний болоод юмны ивийг амархан олдог, эвсэлтэй, авьяастай, магадгүй чи өөрөө мэддэггүй ах л та. Гоё дуулдаг, над шиг солгой биш, бүжгэлдэг, эвсэлтэй, жүжиглдэг зөндөө авьяастай байгаа үстэй. Гэхдээ чи их засахгүй шүү. Бас өөртөө итгэл их багтаа юм шиг санагддаг. Гэхдээ бас тийм биш байж болно л доо. Эдгээр нь зөвхөн миний л бодлохоор. Заримдаа чамайг инхтүүл уян сайнаатай харьцуулж үздэг л дээ. Тэгээд та нар бүгд л мундаг. Гэхдээ чи тэднийг бодох юм бол сайхан сэтгэлтэй сэтгэлээрээ учраас надад их таалагддаг шүү. Инхтүүл уян сайнаа чамайг бодвол гоё биетэй би хаатай болохоор чи өөрийгөө тэднээс гоё бийгүү гэж битгий гутаарай. Царайны сайхнаар цайцлахгүй шүү дээ. Хамгийн чухал нь 11-р ангида хин гэдгээ үзээд өгөөрэй. Чи үнэхээр миний бахархал гэсэн охины нэг шүү гэсэн ийм захиа өгч байсан. За тийм захианаас би юу ойлгосон бэ гэхээр за би бол нэг гоё биетэй бол биш юм байна. Гайгүй дуулт юм байна. Хүний ивийг амхан олд юм байна гэсэн тийм сурчсан. Гэхдээ хамгийн үнэхээр яг надад одоо сэтгэл маань үлдсэн зүйл нь болохоор зэрэг яагаад хүн намайг өөртөө итгэлгүй байна гэж харж байна. Тэр бол миний бодлохоор маш гомдмоор ичгүүртэй зүйл санагдсан. Тэгээ энэс хойш би илүү их өөртөө итгэлтэй болсон, залхуу байхаа арай багасгасан. Тэгээд үүнийхээ хүчинд ч гэсэн ямар ч байсан гадаадд гайгүй сургууль төгсөөд одоо гайгүй ажлыг явж байгаа гэж бодож байгаа.
Тэгэхээр би одоо яг тэр хүнд би баярлаа гэж өнгөрсөн жил хэлсэн. Гэтэ би одоо яг хэлчихье. Бүгдчлээ чи шүү тий. Чи бол миний хувьд бол миний амьдралын баатар хүн шүү гэж хэлмээр байна. Тэгээд та нарын амьдралд яг энэ захаа шиг юм мөчөр нь тохиолдож байсан уу? Одоо нэг хүн ингээд танд нэг үг хэлээд ч юм уу, нэг үйлдэл нь таныг ингээд амьдралыг чинь бүр ингээд шал өөр айгүй эрэг гоё болгож ирсэн үе байгаа юу? За бас бэдгүй юм байна тий. Хэрвээ за одоо гараа өрөхгүй ингээд бодож байгаа ч гэсэн хэрвээ тэр хүн ингээд сэтгэлч чинь ингээд орж ирж байгаа бол заавал баярлалаа гэж хэлээрэй. Энүүгээрээ би бас юу хэлэх гээд байна вэ гэхээр зэрэг та ч гэсэн өөр хин нэгний амьдралд үнэхээр том өөрчлөлтийг өгсөн байх. Гэхдээ магадгүй тэр хүн чинь танд баярлалаа гэж хэлээгүй болохоор зэрэг та тэрийг мэдгүй явж байгаа гэж би бодож байна. Тэгээд хамгийн нийтдээ нь болохоор өнгөрсөн жил би энэ охинтой уулзаад тэгээд сайн мань мөгцлаа юу байна гэж чи надад нэг захиа биччихсэндээ санжина манжина гэсэн чинь нөгөө хөгт чинь бүр юу санахгүй байгаа байхгүй юу? Бүр юусаа санахгүй би бүр зөндөө тайлбарчтай нэг ийм захиа бэшээ шигч тийм үү ямар сони тийм болж ирсэн юм уу гэж тэгж байгаа байхгүй юу? Тэгэхээр зэрэг та боддоо хүний амьдрал гэдэг сонирн байгаа үстэй. Тэр хүн та зүгээр л ингээд юу ч бодохгүй зүгээр л ингээд хийжсэн тэр үйлдэл чинь нэг хүний амьдралыг асар том хэмжээгээр өөрчилж чаддгиймээ гэдгийг маш сайн ойлгоорой. Тэгээд өнөөдөр магадгүй хажуудаа сууж байгаа хүн танихгүй хүн байсан ч хамаагүй тий хажуудаа сууж байгаа хүн лугаа хараад хэлээрээ надад нэг хүн хэлжсэн. Би ажилтайгаа суужсэн чинь нэг ядуухан өвгөн орж ирээд утас зээлэр авах гад. Тэгээд би зээлийн түүхийг харсан чинь нөгөө хүн маань зээлийн түүх нь хүрээгүй байхгүй юу. Тэгээд би уучлаарай ингээ та уцавч чадахгүй наа гэдгсэн чинь тэр хүн надад уурлах байх гэж би бодсон. Тэгсэн чинь ингээ босоод хаалгаар гараа явахдаа за баярлаа. Чи өнөөдөр айгүйх ядарсан харагдаж байна. Гэхдээ хин нэгэн чамд өнөөдөр магтаал юу хэлээгүй, хин нэгэн чамайг чи ямар үзэсэндээ гэж үзэсэндээ юм бэ гэж хэлээгүй болвол би өнөөдрийн анхны хүн чинь байя. Чи үнэхээр үзэсэндээ сайхан хүн биш үү гэж хэлжсэн байхгүй юу. Тэгэхээр зэрэг яг хажуутлахаа хүн хараад яг чин сэтгэлээсээ тэр хүнийг дэнжсэн урмын үг өгөөрэй. Эндээс гараад бас ямар нэгэн байдлаар сайн сайхан зүйл хийгээрэй гэж хүсмээр байна. Та нар бүгдээрээ Адлын явц кино үзчихсэн баг тий. Адлын явц кинон дээр яадаг вэ гэхээр хөвчлэн манай Баатар ингээд айгуугаа энгийн сайхан амьдралаар амьдарчсэн чинь тэнд нэг тийм том бэрхшээл ч юм уу нэг чаленж маяг юм тулгарч байгаа юм л да. Тэгэл за би нэг давх хэрэгтэй юм байна гэд басна. Тэгэнгүүт нь хажууд нь нэг туслагч одоо багш хинч байдیں۔ Тэр хүн болохоор зэрэг тэр хүн зэвсэг өгдөг ч юм уу, мэдлэг өгдөг ч юм уу. Энэ чиглэлээр ингээ яваарай гэд ингээ зааж өгнө. За манай Баатар маань өөрөө очин тий өөрийнхөө ингээ comfort zone буюу өөрийнхөө энэ хайцагнаасаа гараад өөр нэг ертөнцид очино. Тэгэнгүүтээ очиод яах вэ гэхээр нөгөө дайсантайгаа бэрхшээлтэйгээ тулдах нь шүү дээ. Тэнгүүд яадаг вүлээ? Эхлээ дандаа ялагддаг тий. Тэгээд бөөн готраад за өгдөг ч юм уу, эргээд амьддаг ч юм уу босоод тэгээд дахиад нөгөө бэрхшээлтэйгээ тулгараад тэгээд эцэс нь яадгүй дандаа тэрийгээ ялж дуустдаг. Энэ бол яг хөө зүгээр ингээд нэг юм баатарлаг одоо ингээд энэ тентгийн түүхэн дээр байдаг юм шиг хэрнээсээ энэ бол ясэм дээр бидний амьдрал гэхгүй юу? Одоо сурагчид яадгүй багшлаа ингээд даалгавраа хураалгана гэж боо юм болоод эхлээл муудуу аваад дахиад онцтой аваад тий. Ажлын гараан дээр ч гэсэн тайлан репорт чинь тэн дээрээ бас яг ийм л асуудал ордог. Тэгэхээр өөрийгөө манлайлагч биш, өдөрдөгч биш, баатарлаг биш гэж битгий яваад та өөрөө энэ байгаа байдлаараа л өнөөдөр өөрөө баатар хүн шүү гэж хэлмээр байна. Тэгээд би сэтгэлийнхаа төгсөлд нэг видео авчирсан. Энийг зарим хүмүүс магадгүй үзсэн байгаа Facebook-аар явж ирсэн. Тэгээд миний яриатай, миний хэлэх гээд байгаа зүйлийг энэ бичлэг илүү сайн гаргах юм шиг надад санагдсан болохоор авчирсан. Ингээд та бүхэн өдрийг сайхан өнгөрүүлээрэй. Гараад ямар нэгэн сайн сайхан зүйл хийгээрэй. Маш их баярлалаа.